Сайн байцгаана уу? Энэ удаагийн Актем подкастаар биднээс иргэдэд ойр чимшиг, хол чимшиг нэгэн сэдвийн талаар та бүхэнтэй ярилцах болно. За тэгээ өнөөдрийн зочдоор Удирдлагын Актемийн удирдлагын ухааны сургуулийн захирал доктор профессор Баясгалан багш маань хүрэлцэн ирсэн байна. За мөн Дэлхийн банкны улсын салбарын ахлах мэргэжилтэн за Удирдлагын Актемийн докторант Бадам Чимэг хүрэлцэн ирсэн байна. За ингээд та бүхэнд баярлалаа. За хамгийн түрүүнд би тэгэд бас сонирхоод байгаа зүйл бол энэ төсөв гэдэг маань уг нь бол төсвийн дийлэнх орлого нь иргэдээс аж ахуйн нэгжүүдээс төлсөн татвараас бүрддэг ийм одоо том сан байгаа улсын хэмжээний том сан. Тэгэхээр энэ төсөвт ер нь иргэд яагаад оролцох ёстой гэдэг юм бол уг нь бол иргэд ихвчлэн төсөв бол надаас хол мэргэжилтнүүдийн л хийдэг зүйл их хурлаар баталцдаг, сангийн ам оролцдог. Надад хамаа байхгүй гэж боддог. За тэгтэл яг биднээс бас судлаад явах явцад бол иргэд бас оролцох хэрэгтэй байна гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яагаад иргэд төсөвт оролцох хэрэгтэй юм болов? За Удирдлагын Актемийн одоо Актем подкастын сонсогч та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол Монгол улсын иргэдийн хувьд хамгийн чухал гэж хэлж болох энэ сэдвийг бид нар хөндөж ярилцах юм боломж олгож байгаад бас талархал илэрхийлье. За мэдээж Монгол улс бол одоо төлөөллийн ардчлалтай юм улс. Өөрөөр хэлэх юм бол иргэдийн одоо гарт бүх одоо ирэх байдаг гэж хэлдэг боловч иргэд бүх зүйлд бол шууд оролцох боломж бол хязгаарлагдмал. Мэдээж одоо улсын их хурлын орон нутгийн сонгуулиар одоо сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж бид нэр засгийн эрхийг одоо барьж тэр хэмжээгээрээ бол өөрсдийнхөө дуу хоолойг бол хүргэдэг. Гэхдээ одоо мэдээж өөрийнхөө одоо иргэдийн төлсөн татвар за тэгээд нөгөө талаасаа бол бизнес эрхлэгч татвар төлөгчдийн төлсөн тэр татвараар бүрдэж байгаа улс орныхоо одоо хөгжлийг авч явахд зориулсан тэр зарцуулах ёстой тэр төсвийг үр ашигтай одоо иргэдийн амьдралд хамгийн ойроор зөвөөр зарцуулахад бол иргэд зайлшгүй оролцож дуу хоолойгоо хүргэж явах ёстой гэдэг тэр үжил баримтлал концепц бол дэлхийн нийтийн одоо хандлага за тэрийг бас Монгол улс бас аваад сүүлийн одоо жилүүдэд бол төсөвд оролцох иргэдийн гэдэг ойлголтын талаар бол ярьж эхэлж байгаа. Тэгэхээр хэдийгээр бид нар төлөөлөгчөөрөө дамжуулж одоо төсөв дээр санал өгдөг, тэднэрт одоо өөрсдийнхөө дуу хоолойг хүргэдэг боловч иргэн шууд хэрвээ одоо тодорхой хэмжээгээр санал бодлоо илэрхийлж авах юм бол энэ маань одоо чухал хамгийн тулгамцсан асуудлаа тэнд тусгаж тэгээд тэрийгээ одоо төсвийн зарцуулалтад бодит үйл хэрэг болох ийм боломжийг олгож байдгаараа л төсөв иргэдэд бол төсөвт одоо иргэд оролцох ёстой л гэж одоо онлын хувьд ч практикийн хувьд ч ингээ үздэг. Яг иргэд оролцсон гэхээсээ өмнө юун төрөнд бас мэдээлэл өгөх ил тод байдал гэдэг асуудал бас яригдах байх л та. Тэгэхээр мэдээж бас нэг сонирхолтой олон улсын нэг үнцэг байгаа нь юу вэ гэхээр зэрэг хэрвээ энэ төсөв гэдэг маань өөрөө дан ганц техникийн ур чадвар бүхий шийдвэр гаргах төвшний хүмүүсийн хийдэг ажил юм болвол мэдээж улс төрийн удирдлага солигдсон тийм ээ. Тэгэхээр дараагийн магадгүй одоо нөгөө удирдахч орж ирэх боломжийг бас нээх гэдэг юм уу тийм ээ. Одоо нэг талдаа төсвийн мэдээлэл олон нийтэд ил тод байгаа тодорхой хэмжээнд оролцоод явж байгаа хүмүүс маань дараагийн удаа тэр практик туршлага дээр үндэслээд илүү мэдлэгжиж орж ирж бас дараа нь шийдвэр гаргалтанд оролцох энэ боломжийг нь бас бүрдүүлэх. Тэгэхээр иргэн дан ганцаараа оролцоод л одоо өнөөдрийнхөө өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралтай хамаатай зүйл дээр оролцсон гэхээсээ илүүтэй магадгүй бас тодорхой хэмжээнд эвлэлт нь нэгдээд иргэний нийгмийн байгууллагын хувьар цаашид бол бас нөгөө улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлд оролцох юм төвшөнд бас ингээ ахиулах гэх мэтчлэнгээр бол энэ иргэний оролцоо бол бас хөгжих юм боломжтой байдаг юм байна гэсэн ийм одоо туршлага бас олно байх юм билээ. Тэгэхээр иргэд бол өөрсдийнхөө ажил амьдралтай холбоотой зүйлд оролцож шийдвэр гаргалтанд иргэдийн төсөвт оролцохоос гадна бас иргэд өөрсдөө суралцж чинь гэдэг нэг үнцэг байна тий. Оролцсонгоо бас суралцж чинь дараагийн түвшний шийдвэр гаргахад оролцох энэ нөгөө сонгуульд оролцох хүмүүс маань бас
туршлага хуримтлал бэлтгэлж гэсэн ойлголт болж таарах нь. Тий, ерөнхийдөө боловсрал олж авах. Тэгээд тэр боловсрал олж авснараа магадгүй хариуцлагатай байдлаа нэмэгдүүлэх. Тэр хариуцлагатай байдал нь иргэнийхээ төвшнөөс ахиад магадгүй бас олон нийтийн өмнөөс хариуцлага хүлээх ийм үйл ажиллагаанд бэлтгэдэг гэсэн ийм ойлголт байж болно. Мэдээж хүмүүсийн хүсэл зоригтой сонирхол бас ямар байх вэ гэдгээс шалтгаалаад бол энэ оролцооны хэлбэр бас ялгаатай байх байхаа. Зүгээр оролцож байгаа одоо юу гэдгийг нарийн цаад агуулгаар нь бодох юм бол нөх хүртээмжтэй одоо төсвийн хөрөнгө хуваарлагдж гэнэ үгүй байна уу те бас эрх тэгш байдлыг хангаж чадж гэнэ үгүй байна уу гэдгийг иргэн хүнийхээ хувьас бас хүсэх. За тэгээ магадгүй шийдвэр гаргалтын түвшинд ч гэсэн бас тэр одоо хүртээмжтэй тэгш одоо боломжийг бүрдүүлж чадж гэнэ үгүй байна уу гэдэг бол бас оролцож байгаагийн юм том суур зарчим болов уу гэж ойлгож байгаа. Тэгэхээр төсөв гэдэг чинь өөр их олон үе шаттай байдаг те төсвөө бэлтгэх үе шатаас ахуулаад иргэдийн саналыг авах, батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих те. Тэгэхээр энэ олон үе шатаас яг алинд нь төсөв иргэд оролцох вэ гэж бас гайхчих магадгүй. Тэгэхээр та бүхний хувьд одоо энэ талаар санал бодлоо солилцохгүй. За ер нь бол мэдээж одоо хамгийн ихний үе шат болж байгаа төсвийг одоо хуваарлах, хилцэж батлах энэ үе шатанд оролцох юм бол бас өөрөлдөх юм бол анханасаа бид нэр зөв зүйлийг зөв хийх тухайд иргэдийн оролцоог хангах нь илүү чухал гэж үздэг. Мэдээж олон улсын одоо туршлагач гэсэн юм байгаа. За манай дээр бас практикт одоо төсвийг одоо төлөвлөж батлах. За нөгөө талаасаа бол одоо иргэдийн оролцоог хамгийн сайн хангаж байгаа одоо хөрөнгө оруулалтын төсвийн түвшинд орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр дээр иргэдийн оролцоог хангаад за бидний хамгийн одоо амьдарж байгаа орчинд хамгийн чухал хэрэгтэй юуг бид нэр энэ орон нутгийн хөгжлийн сангаар хийж болох вэ гэдгийг одоо хилцэж шийдэхэд иргэдийг оролцуулах юм бол үр дүнтэй гэж үзээд бид нар одоо төсөв хилцэж батлах үе шатанд иргэдийг оролцуулах эхний одоо алхам. Өөрөөр хэлэх юм бол яг ямар зорилгоор тий иргэдийг оролцуулах уу, за дээрэс нь бол юуг одоо хөрөнгөийг юунд зарцуулах уу гэдэг дээр иргэдийг оролцуулах нь бол мэдээж хамгийн ихний одоо зөв алхам байх бах. За дараагийн нэг одоо чухал иргэдийн оролцооны чухал үе шат бол мэдээж хяналтын үе шат байх хэвээр. Тэгэхээр бид нар бол одоо төсвийн хөрөнгийг юунд зарцуулж гинөө гэдгийг иргэд өөрсдөө одоо нүдчих болж хянаж улсын төсвийн одоо тайлангаас эсвэл орон нутгийн төсвийн одоо тэгээ тайлан үр дүнгээс мэдээж мэдээлэл авч тэгээ эргээд тэрэн дээр нь болж байгаа болохгүй байгаа зүйлийг бол хийлж одоо занших юм бол энэ маань илүү нөгөө нэг төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах ёстой гэсэн тэр зарчим хэрэгжихэд аягүй чухал гэж бодож байгаа. За мэдээж хэрэгжилтийн явцад бол илүү одоо манад мэдээлэх тий одоо бид нэр төсвийн тайлан юм байгаа. За нөгөө төсвийн одоо мэдээллийг тавьдаг янз бүрийн сайтуудаар бас бид нэр ил тод байдлаа мэдээлж байгаа. Энэ дээр нь хэрэглэгч иргэд бол бас орж харж санал бодлоо илэрхийлж за хэрвээ зүйлд одоо хууль журмын дагуу явахгүй байгаа бол тэрийг баг дээр нь цас залруулах тэр дуу хоолойгоо хүргээд ингэ явж явах юм бол илүү одоо ач холбогдолтой. Тэгэхээр аль шатанд оролцоо чухал мэдээж байна. Гэхдээ энд бол мэдээж иргэдийн зүгээс өөрсдийнх нь одоо оролцоо мэдлэг тий анхаарал бол айгүй чухал гэж боддог. Яг уу түрүү бид бас яг эхлээд ярьж байхдаа хэлсэн те төсөв гэдэг бол хэн нэгэн хүний хөрөнгө биш, төрийн хөрөнгө биш тийм ээ. Энэ бол ялтгүй ард түмний бизнес эрхлэгчдийн бүрдүүлсэн орлогыг одоо эргүүлээд ашиглаж байгаа хэлбэр гэдэг утгаараа одоо иргэд уул нь бол бүхэл бүтэн циклийнхээ хувьд оролцоод явах юм бол илүү үр дүнтэй байх гэдэг. Түүнээс энэ маань өөрөө үргэлжилсэн процесс шүү дээ тий. Мэдээж батлагдана, бүрдүүлнэ гэд ингээд явахаараа зэрэг. Тэгэхээр яг нэг өөрийнхөө магадгүй орон нутгийн ч юм уу төсвийн үйл ажиллагаанд иргэд маань одоо яг эхнээс нь ахуулаад одоо хяналт тавих хүртлээ ингээд циклийнхээ хүрээнд оролцдог бол хамгийн одоо үр дүнтэй байхаар ийм дүр зураг бол ерөнхийдөө харагдаж байгаа юм л да. Боломж бололцооны хувьд бол төсвийн хуулинд манай Монгол улс бол 6-гийн 5 дээр те яг зарчмын хувьд төлөвлөх, бүрдүүлэх тэгээд одоо тайлгнах бүхэл үе шатанд иргэдийг оролцуулна гэдэг бол боломжийг нээчихсэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр сая нөгөө нэг иргэд бол аль ч чатанд оролцох боломж бол хуулиар байна.
Тэгвэл ер нь Монголын ярихаас өмнө бусад улс орнуудад ямар сайн туршлага байна гэдэг чинь тий. Иргэдэн өөрсдөө төсөвт бас тодорхой хэмжээгээр оролцдог ямар арга хэлбэр байна? Оролцоод үр дүнд хүрдэг ямар жишээ байна? Тэндээс хуваалцаж болох уу? Яг хоо төсөвт иргэдийн оролцоо гээд яг олон улсын туршлага гээд үзэхээр нэг тийм нэр томьёонууд гарч ирээд байгаа шүү байгаа. Яг оролцоод төсөвлөлт гэдэг ийм нэр томьёо байгаа. Participatory budgeting гэдэг те. Тэр participatory budgeting гэж байгаа нь бол ерөөсөө л яг тэр төсвийн хуваарлалт нь өөрөө яг одоо олон нийтийн оролцоон дээр тулгуурлаж л хийгдэнэ. Түүнээс ямар нэгэн байдлаар иргэдийг зүгээр нөгөө мэдээлэлээр хангах юм уу эсвэл нь иргэдэд мэдээлэл одоо өгөөд хяналт тавиад энэ төр гэдэг биш. Яг л ерөөсөө л хуваарлалт тэр хүмүүсийн өгсөн санал дээр үндэслэнэ гэдэг. Тэгээ энэ participatory budgeting гэж нэрлэдэг байгаа нэр томьёо бол Бразил улсаас Латин Америкаас гаралтай юм билээ л дээ. Тэгээ 1989 орчим 80-аад оны сүүлээр ерөнхийдөө Бразил улс цэргийн дэглэмтэй байх үед одоо ядуу чуудын гэдэг юм уу да хороолууд маш олноороо бий болсон. Тэгээ энэ уг үндэс нь яагаад ингэж их баян хоосны гэдэг юм уу ялгаа ингэж нүдэнд ил харагдаад эхлэвэ гэд үтсэн чинь ерөөсөө зарим тодорхой дүүргүүдэд бол төсвийн хуваарлалт ерөөсөө олгогддгүй байсан юм практик харагдсан юм лээ. Тэгэхээр зэрэг ерөөсөө яг ийм зорилттой хүмүүсийг оролцуулж саналыг авч энэ үйл ажиллагааг бол энэ төсвийн үйл ажиллагааг зохион байгуулах нь оновчтой зүйтэй юм байна гэдэг ийм санал санаачлалын үндсэн дээр одоо ер нь Google дээр үзэх юм бол за одоо ч нөгөө AI хайдсан да тий хамгийн түрүүний ер нь энэ оролцоо төлөө төсвөлтийн хамгийн сайн жишээ юу вэ гэвэл яг Porto Alegre гэх Бразилийн улсын жишээ бол гарч ирнэ. Тэгээ яг хуу судлаачдын үзэж байгаагаар бол энэ Бразилийн туршлага Европ руу тэлсэн байт юм лээ. За тэгээд Испанд болоод Парис хотоос ерөнхийдөө жилдээ бараг шахуу 100 сая еврогийн чөнөөдө төсвөлтийг бол яг энэ оролцоо төсвөлтийн аргад тулгуурлаж хийдэг. Тэр нь ихэвчлэн олон улсын туршлага бол хөрөнгө оруулалтын дээр. Ягаад гэхээр урсгал зардал бол өөрөө төрийн яг өөрийн явж байгаа захиргааны үйл ажиллагаатай шууд хамааралтай учраас тэн дээр иргэн ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж бас тэтгэлэн байхгүй техник ур чадвар шаардах учраас хөрөнгө оруулалтын дээр. Тэгэхээр Парис болохоор яг одоо нөгөө парк байгуулах ч гэдэг юм эсвэл дугуйн зам байгуулах ч гэдэг юм уу яг нөгөө иргэдтэй ойрхон хөрөнгө оруулалтуудыг бас энэ оролцоо төсвөлтийн аргаар одоо авч шийдвэрлэж байгаа юм туршлага байгаа. Энэ нь эргээд дараа нь ерөнхийдөө нөгөө Ivy League гэж яригддаг шүү дээ тий том одоо Америкийн нэгдсэн улсын том сургуулиуд нэлээд нэр хүндтэй сургуулиуд тэр нэр хүндтэй сургуулийн судлаачид ерөнхийдөө энэ бол ардчлалын бас нэлээд ийм тулгуур суур концепт байж болох юм байна яагаад гэвэл эн чинь иргэдийг бодитоор нь ингэж оролцуулж ялангуяа хөрөнгө мөнгөний хуваарлтанд оролцсон гэдэг чинь нөгөө утга учиртай оролцоогийн төрлийг одоо бэхжүүлж чадчихна гэдэг утгаар нь тэнд нэлээд судлагдаад тэгээд Америкийн бас нэлээд олон хотуудад тэр байтугай бүр Нью-Йорк хотод хүртэл Лос Анжелес хотод бас ингээд энэ оролцоо төсвөлтийн энэ хэлбэрүүдийг бол авч ашигласан энэ туршлагууд бол байгаа юм билээ. Оролцоо төсвөлтөөс гадна яг бас Дэлхийн банк нэлээд их улс орнуудад дэмжиж ажилтдаг нэг хэлбэр нь болохоор community driven development гэдэг байгаа. Яг одоо нэг олон нийтийн одоо оролцоонд тулгуурласан хөгжлийн хөтөлбөр гэх юм уу. Тэр болохоор зэрэг яг иргэдэд нь өөрсдөд нь мөнгөний нөгөөд тэгээ та нар энийгээрээ өөрсдөө оролцоод төлөвлөө тэр байтугай бүр хэрэгжүүлээд яг өөрсдөө шаардлагатай байгаа зүйлүүдээ бол одоо ингээд бүтээн байгуулж олно гэсэн юм бололцоог нь хангацсан. Тэгээ Филиппин улс бол өөрөө ер нь бол нөгөө сайн дурын үйл ажиллагаа нэлээд их түгээмэл одоо дэлгэрсэн. Тэгээ тэр бас шашны байна уу, соёлын байна уу, онцлог магадгүй бас нөгөө колоничлогдчихсэн улс болохоор ч гэдэг юм нэвлэл нь нэгтгэхтэй их сайн. Тэгээ сайн дурынхныг зохицуулдаг, сайн дур волонтеризмын хууль гэж байдаг яг сайн дурынхныг зохицуулсан. Тэгээ тэрнийхээ үндсэн дээр бол нийлээд бүр ингээд барьж байгаа би бас газар дээр нэг очих боломж надад тохиолдоод үзчихсэн. Яг барьж байгаа одоо нөгөө үерийн даланг ирж нийлүүлж байгаа цемент нь яг нөгөө техникийн тодорхойлолтойгоо нийцж гин үгүй гэдэг ингээд хяналттай хяналт энтер. Тэгээ нийлээд бас бүгдээрээ оролцоо зарим нэг далан энтер юм а босгоод ингээд бүх үе шатанд нь оролцож байгаа юм тохиолдол. Манай бүсэд гэдэг аваад үзэх юм бол мэдээд Солонгос улс бол нэлээд сайн жишээнд бол тооцогдож байгаа. Тэгээд бас надад нөгөө энэ чиглэлээр тодорхой хэмжээнд ажиллах боломж бас гарч ирсэн учраас Солонгост бас туршлага судлах нэг юм аялалт нэг удаа явж исэн. Солонгос болохоор илүү залуучууд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас ямар оновчтой байдлаар хуваарлалтын төсвийн хуваарлалт очвол зүгээр вэ гэдэг байдлаар энэ санал асуулгаа явуулаад миний нэг очиж танилцж исэн Сөүл хотын жишээн дээр бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг
орон сууцныхаа гадаа нөгөө хаалгыг шуудан ч юм уу ирээд ингээд тогшохоор нонголждохгүй байгаад ахаар зэрэг нөгөө автомат алсын удирдлага жишээлх юм бол хийж өгөх энэ ийм төслийг бол оролцоо төсвөлтийн аргаараа хийсэн гэх мэтчлэнгийн ийм туршлагууд бол байсан. Тэгэхээр бүр хүнлүүгийн чиглэсэн байдлаар төсвийн хуваарлалт ялангуяа хөрөнгө оруулалтууд дээр ажилладаг юм байна шүү дээ, тий. Тэг яг хуу зүгээр нөгөө жоохон хялбаршуулаад ойлгуул надад бол юу гэж бодож байна гэхээр хүн нөгөө үнэртэж амтагдж байгаа юмдаа л илүү бас нэг бодлын өөрт тулсан учраас оролцдог сонирхдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр тэр сэдлийг нь ашиглаад илүүтэй одоо яг тийм өөрийн амьдралд нь ойрхон зүйлүүд дээр ялангуяа юм орон нутгийн шин чанартай гэдэг юм уу те бага урын шин чанартай хөрөнгө оруулалтын төслүүд дээр бол иргэдэг оролцуулдаг. Тэгээ тэр нь хүмүүсийн амьдралд шууд утгаараа нөлөөлдөг учраас тэр оролцож байгаа нь өөрөө тэр хүмүүст бас тодорхой хэмжээнд тийм сэтгэл ханамж өгдөг. Тийм тохиолдолд энэ илүү одоо сайн ажилтсан болов уу гэсэн юм дүр зураг харагдаад байна. Тэгээ зөвхөн нөгөө нэг төсвийн хуваарлалт гэхээсээ илүү орон нутагт хийх боломжтой тодорхой одоо хэрэгжүүлж байгаа төслүүд дээр тий янз бүрийн одоо шийдвэр гаргах төвшөнд бол эрэгтэй оролцоог авдаг туршлагууд бол бас байдаг юм билээ л дээ. Одоо мэдээж тэр бол яг хуу тогтолцооны хувьд бол өөр байх. Би бол Швейцарт бас яг шууд одоо ардчлалтаа улс тэнд бас очиод үзчихсэн. Тэгэхэд бол жишээлбэл нэг жижиг хотод одоо хурдны зам ч юм уу яаж тавих уу аль эсвэл одоо тэр хотын цэцэрлэгт хүрээлэн хаана байгуулах уу ч гэдэг юм ийм асуудлууд дээр заавал тэр орон нутгийн иргэдийн саналыг нь авдаг. Тэгээ хэрвээ чи тэрэнд оролцоогүй тэнд саналаа өгөөгүй бол тэр талаар дараад нь ямар нэг байдлаар одоо гомдол хийх ч юм уу ирэхгүй. Ядвал тэр хуралд нээлттэй зарласан. Тэгээ чи ирж оролцсон саналаа өгөх ёстой. Тэгээ хэрвээ тэн чиний эрх ашиг хөндөгцөө одоо байгаад дараа нь гомдол хэлэх юм бол уучлаарай энд бол одоо тий олонхоороо ингэ шийдсэн учраас гэдэг нэг тийм зарчим бас байд юм лээ. Тэгэхээр тэр утгаараа бол хэрвээ миний асуудал хөндөгдөөд тэр үед нь би өөрөө дуу хоолойгоо илэрхийлээгүй бол эргээд бол тэр талаар ямар нэгэн байдлаар гомдол хэрэг нь хязгаарлагдсан гэд иргэний одоо хариуцлагын асуудал тэн дээр бас аягүй чухлаар тавигддсан байна гэж би бол тэр үед ойлгож авч ирсэн. Мэдээж одоо иргэн болгон тухайн орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш хэрэгтэй оролцоотой гэдэг тэрнийг ухамсар маш их чухал байдаг. Тэгээд тэр нь ганц төсвийн хуваарлалтч биш, өөр бусад олон асуудлууд дээр хөндөгдөж яригддгийм байна гэж бол би тэр олон улсын туршлагаас харж лээсэн л да. Би бас яг Германд нөгөө ажиллаж амьдарч исэн хүнээс яг ийм зүйл сонсч исэн юм байна. Шуудангаар нь тэдний өдөр одоо энэ нөгөө community hall гэлээдэг шүү дээ тий. Тэгэхээр олон нийтийн манайхаар бол иргэний танхимд энэ чиглэлийн төсөлтөөр ингээд санал бодлож авъя шүү. Тэ ирж оролцоорой гэдэг хүн болгон очиж оролцдог тийм бүр хариуцлагатай гэдэг. Тэгэхээр яг ингээд нөө төсөвт иргэд оролцно гэдэг чинь өөрөө оролцооны ардчлалын яг бодиттой бас нэг туршлага байх нь шүү дээ. Тэгэхээр оролцооны ардчлал гэж ярихаар иргэд идэвхтэй сайн оролцохын тулд тэд мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдэг асуудал хамгийн түрүүнд байдаг. Тэгээд тэр мэдээлэл нь тэдэнд ойлгомжтой байх гэсэн ийм одоо асуудал хурцаар тавигддаг болохоор яг энэ төсөв дээр иргэд оролцоход иргэдэд ойлгомжтой хэлбэрээр төсөв маань бичигдэж гин үү? Тийм төсөв олж харах боломж иргэдэд байна уу гэсэн асуудал гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр Монгол дээр энэ бас хэрхэн хэрэгжиж гин тий одоо бас нэлээ олон жил бас явчлаа. Энэ туршлагаас нь ярилцахгүй. Яг хоо ер нь бол манай Монгол улс чинь одоо нөгөө нээлттэй засгийн түншлэл гэдэг юм уу эсвэл бол одоо хуулиндаа бол мэдээж одоо яг төсөв санхүүгийн чиглэлээр бол миний нэг 2018 онд байна уу да хийсэн судалгаанаас харахад ер нь бол нэг 13 орчим хуульд 30 орчим заалт одоо бас өөрчлөгдсөн байх л та тий яг иргэний оролцоог хангана гэсэн ийм нөхцөл байдлаар бол оруулаад ирчихсэн ийм юм байдгийм бэлээ. Тэгэхээр зэрэг нөгөө олон улсынхаа одоо хүрээнд хүлээсээ хариуцлагааж бодсон гэсэн өөрийнхөө хууль дүрмигч бодсон гэсэн Монгол улсаас энэ чиглэлд ялангуяа төсвийн тод байдлыг сайжруулах чиглэлд бас сүүлийн жилүүд бол нэлээд дөрвтэй бас өөрчлөлт сайжруулалтыг бол хийсэн гэж ойлгож байгаа. За энэ мэдээж нөгөө 2011 онд төсвийн тухай хууль шинжлэгдэн батлагдсантай холбогдуулаад бол энэ заалт зүйл залтууд бол нэлээд хэрэгжиж эхэлсэн. Тэгээд сангийн амнаас энэ Америк нэгдсэн улсын хөгжлийн хөтөлбөртэй хамтраад
За одоос бараг 7-8 жилийн өмнөх хамгийн анхны иргэдийн төсөв гэдэг юм тохиомлыг бол боловсруулж гаргаж ирсэн. Тэдний тусламжтайгаар сангийн яамны ажилтнууд гаргасан л та. Тэгээ яг иргэдийн төсөв гэдэг энэ нэр томьёо магадгүй нэр томьёоноос л эхэлдэг шүү дээ юм чинь тийм ээ. Эхлээд нилээд бас бодлоо дагуулсан. Яг тэр иргэдийн төсөвгээд нэрлэлчээр бид бүгд чинь нөгөө төсөв маань нийтдээ нөгөө нийтдээ бидний юм гэдэг ойлголт жоохон бага учраас иргэдийн төсөв гэхээр тэр нь одоо биднэрт өгөх гэж байгаа мөнгөн юм уу эсвэл болвол нь одоо нийт төсвийнхөө юмыг харуулах гэж байгаа юм энэ гэдэг дээр бол ялангуяа одоо хөдөө орон нутагт ч юм уу энэ ойлголт бол их таархан байдаг юм билээ. Тэг яг хуу сангийн яамнаас ер нь сүлдээ чинь манай Дэлхийн банкнаас бас дэмжлэг үзүүлээд дан ганц батлагдсан төсөв шүү дээ. Төсөв чи ер нь батлагдаад гарсныхаа дараа хууль шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хуулийг өөрчлөнө гэдэг чинь тодорхой шалгуур үзүүлэлт энтертэй учраас нэгэнт батлагдсан төсвийг бол бас нэг зурагтай инфографиктай болгоод гаргах бол зөв боловсролын түвшинд сонирхолтой байх л та. Гэтэл бүр яг юуныхоо үед сонирхолтой тэр илүү хүнд хэрэгтэй гэхээр хилцүүлэх үед илүү хэрэгтэй. Тэгэхээр зэрэг яг өргөн барихад төсвийн төслийг их хуралд өргөн барихад иргэдийн төсвөө хамт аваад ордог. Мэдээж одоо нөгөө шийдвэр гаргах төвшөнд улсын хурал төсөв хэлцэж баталж байгаа улсын хурлын гишүүд маань янз янзын мэдлэг мэрэгчлэлтэй хүмүүс байдаг. Тэр бүр бас яг төсөв санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүс биш учраас зарим нэг зүйлүүдийг нь магадгүй хэлбэршилсэн байдлаар аваад ашиглах байдаг юм уу? Эсвэл иргэд тэр нөгөө яриад байгаа төсвийг хэлцэх үйл ажиллагаанд оролцоход нь энэ одоо хэлбэршүүлсэн мэдээлэл бас ач холбогдолтой юм а гэдэг байдлаар иргэний төсвийг бол улсын төсөвтөж хийсэн. Дараа нь бас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй хэрэгжижсэн нийгмийн игэх хариуцлага гэдэг төслийн 2 дахь шатны хүрээнд нь бид нар орон нутгийн аймгийн төсвүүдийг бас энэ иргэний төсөв байдлаар гаргах ийм одоо хэрэглүүр гэх юм уу Excel дээр одоо Excel суурьтай тийм хэрэглүүр бий болгосон. Тэгээ яг нөгөө батлагдсан төсөв юм уу эсвэл хилцүүлэх гэж байгаа төсвийнхөө тоонуудыг Excel дээр шивэд оруулчингууд тэр нөгөө зарим зураг болоод гарчдаг нэг юм автоматжуулалтын амьдаа нөгөө захиргааныхны ажлыг хөнгөлчих гээд байгаа байхгүй. Ингээд нэг ийм юм болвол гаргасан. Тэгээд иргэдэд танилцуулах үйл ажиллагаанууд бол явсан. Тэгэхдээ мэдээж энэ бол нэг удаагийн юм биш нөө түрүү яриадсэн тэ нөгөө циклээр нь хүн сонирхож иж эргэж ирж нөгөө тэдэн их найд тэдэн тэрбум гэдэг чинь ер нь юу гэсэн үг лээ яаж буух вүлээ гэдэг чинь бол бас нэг тодорхой хугацаанд дагсны дараа ойлгох үйл явцсан байлээ л дээ. Гэхдээ ямар ч үсэн ил тод байдал дээр энэ сүүлийн нээлттэй төсвийн индекс дээр манай Монгол улс 2 жил юу лээ 2020 4 оны судалгаа гарахаа 61 гэдэг оноо авсан. Тэр нь болохоор нөгөө 60-аас дээш болохоор хангалттай хэмжээний мэдээллийг бол олон нийтэд танилцуулдаг улс орнуудын жагсаалтад бол ороод явж байгаа ийм ахиц зүйл байгаа. За тэгээд цахим платформуд бол зөндөө байгаа тийм. Илтод-цэг, Mov-цэг, Mov-Gov-цэг юм байна тийм. Тэн дээр бол яг энэ иргэдийн төсөв мэдээллүүд маань бол байж байгаа юм байна. Тэгэхээр яг ер нь нөгөө иргэдийн оролцоог хангах тухай асуудал нь хамгийн эхлээд нөгөө мэдээлэлтэй байхаас эхэлдэг учраас бол Монгол улсын хувьд мэдээж одоо төрийн санхүүгийн одоо институцийн үнэлгээнд дээрээс бол нэг бүрэлдэхүүн хэсэг болж байгаа тэр иргэдэд мэдээллийг хүргэх иргэдийн төсвийн асуудлыг одоо төсвийн мэдээллээр хангах энэ үзүүлэлтүүд бол сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа. За тэгээ мэдээж иргэд одоо тэндээс мэдээлэл аваад тэгээ дараад нь нөгөөдхөө одоо ашиглаж чадчихэв нөө нөгөөдхөө ойлгож чадчихэв нөө гэдэг бол бас дараагийн асуудал юм шиг байгаа юм тийм. Тэгээ бид нар яг бас удирдлагын актим бол яг төрийн удирдлагын чиглэлээр сургалт хийдэг учраас магистрийн төвшөнд ингээд манай сонсогчид янз бүрийн судалгаа хийдэг. Тэгээд тэрийгээ бол бас эргээд ажилдаа ашиглах юм тохиолдлууд байдаг. Тэгээд нийслэлийн хэмжээнд манай 2 ч одоо магистрант энэ нөгөө иргэдийн төсөвт оролцооны талаар бас судалгаа хийж үзсэн. Тэгэд үзэхлээр зэрэг яг ер нь иргэдийн төсөв гэдэг ойлголтыг мэддэг тэр хүмүүс бага байдаг. За ялангуяа залуучууд за дээрэс нь бол одоо яг эд ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол нөгөө төсөвт оролцох миний оролцоо үүрэг юу юм. За ер нь иргэдийн төсөв гэдэг тухай ойлголтыг ер нь авч үзчихсэн юм уу? За ямар одоо платформоор та нарын нөгөө төсвийн одоо шийдвэр гаргахад оролцдог вэ? Тэргээд асуухаар зэрэг тэнд маш хангалтгүй тий нэг одоо
юу гэдэг 10 хүний нэг 6 ч юм уу дөнгөж тэр талаар мэдээлэлтэй. За зарим тохиолдолд бол баг тэрнээс багч байх тохиолдлууд бол байдгийн байлээ. Тэгэхээр зөвхөн иргэдийн оролцоо гэдэг тухай ойлголтыг ярихаар би бол иргэд бүгдээрээ л одоо идэвхтэй тий оролцоотой тэрийг ухамсарлсан байх ёстой асуудал бол чухал юм байна гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд бол яг ингээ харахаар зэрэг бидний нэг шүүмжлэлтэй ханддаг юм бол бид нэр тэр отгоо одоо юу гэдэг нөгөө төрөө ирэх барих эсвэл одоо өөрсдөө хамгийн асуудал шийддэг орон нутгийн төвшин сонгуул өгөхөд намайг хэн төлөөлж ажиллах ёстой юм бэ? Миний асуудлыг хэн шийдэх юм бэ гэдгийг сонгохдоо хүртэл айгүй хариуцлагагүй хандаад байгаа ийм тал байгаад байдаг. Гэхдээ иргэн чи хариуцлагагүй байна. Ингээд одоо энэ чиний асуудал гэд орхиж бас болохгүй юм шиг байна тий. Тийм болохоор бид нар тэр иргэдийн төсөв гэдэг тухай ойлголтыг ч гэсэндээ ер нь бол бүхий л хэлбэрээр ер нь тий мэдээлж өгж ойлгуулж авах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр сая ярьснаар бол уг нь бол иргэдийн төсөв гэж байна. Иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгөхийн тулд тий. Тэгтэл гол нь нөгөө мэдээлэл яаж авах иргэд мэддэг юм байна. Нэгэнт мэдээлэлгүй хүмүүс яаж оролцох вүлээ тий. Тийм болохоор л нөгөө улсын хурлаар төсөв батлагдахын өмнөхөн иргэдийн одоо саналыг авдаг хугацаанд иргэдийн санал маш бага ирдэг. Их хурлаар нөгөө өргөн барьчаад нэг хилцээд нэг сар гаруй хилцдэг. Тэр үед иргэд их бага оролцдгийн бас цаад шалтгаан нь бол нөгөө мэдээлэлгүй эсвэл одоо мэдээлэл нь байгаа ч гэсэн мэдлэггүй тэрнийг ойлгоод хамгийн гол нь энэ оролцох ёстой гэж одоо ухамсарлтгүй хариуцлах нь нөгөө одоо иргэний хариуцлагаа бас нэг хүлээдгүй хүмүүс маань яаж оролцох вүлээ дээ гэж сая бодож суулаа л да. Тэгэхээр иргэд маань ингэж оролцсон гэдэг маань өөрийнхөө төлсөн татврын мөнгө чинь яаж зарцуулагдах чинь аа л гэдэг дээр уг нь анхаарал тавьчмаар байна тий. Таны төлсөн талхны мөнгө, сүүний мөнгөөс дор хаяж та нэмэгдсэн үртгийн албан дотор төлж байгаа. Сар болгон цалингаас чинь та хүн амын орлогын албан дотор төлж байгаа. Тэгэхээр нөгөө төсөвт төлөөд байгаа энэ мөнгө чинь эргээд яаж зарцуулагдах вэ гэдэг уг нь бол бас таны анхаарчих ёстой асуудал. Тэгэхээр энэ үүднээсээ бас иргэд маань хариуцлагатай байвал их зүгээр юм байна л да. Тэгэхээр төсөв гэдэг маань урсгал төсөв, хөрөнгө оруулалтын төсөв гэдэг за яг гурав дахь нь бол биднээс нэг ачаал хөгжлөхгүй зүйл учраас урсгал хөрөнгө оруулалтын төсөв гэж нэлээд их сонсч ирсэн баг иргэд маань. За урсгал төсөв бол дөрвөн Бадмаагийн ярьснаар бол нөгөө захиргааны үйл ажиллагаатай холбоотой зардлууд гэдэг учраас тэрэн дээр иргэд бол оролцох угаасаа ч шаардлагагүй. Харин хөрөнгө оруулалтын төсөв гэдэг бол иргэдийн одоо өнөөгийн амьдрал болон цаашдын ирээдүйд чухал нөлөөтэй улс оронд бас хэрэгтэй юм хөрөнгө оруулалтууд гэдэг учраас төсвийн хөрөнгө оруулалтанд иргэд оролцдог туршлага дэлхийн нийтээр ч их байдаг, Монголд ч бас байгаад байгаа тийм. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ санал бодлоо хуваалцуул яасан бэ? Хөрөнгө оруулалтын одоо төсөвт иргэд маань яаж оролцож чинь, ямар оролцох боломж байна гэж та бүхэн дүгнэж байна. Яг хөө түрүүний бид нарын бас нөгөө ярьсан оролцоо төсөөлөлтийн туршлага олон улсад ч гэсэн хөрөнгө оруулалтын төсөвдөр нэлээд байдгийн билээ гэж ярьжсэн тий. Тэгээд оролцоо төсөөлөлтийн арга хэлбэрээр төсөвлөгдөж байгаа хөрөнгө бол нэг хөрөнгө оруулалтын зардлын тодорхой нэг жижигхэн хувь байдаг тохиолдол бол байдгийн билээ. Одоо нийт төсвийг тэр чигт нь заавал энэ оролцоо төлөвлөлтийн зарчмаар биш. Яг нэг тодорхой хэмжээг нь бол яг ингэ одоо энэ хүмүүсийн оролцоотойгоор хуваарилдаг ийм туршлага бол байд юм бэл. Манайх болохоор одоохондоо хуулиндаа ялангуяа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бол зөв олон нийтэд зөвлөлтөнд санал авнаа л гэдэг ийм хүрээнд байгаа. Тэгэхээр энэ хүрээнд ил тод байдлыг сайжруулахын тулд бол нөгөө Public Investment Management Information System гэдэг нөгөө хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага мэдээллийн систем ил тод PIMS гэдэг систем байгаа шүү дээ. Тэн дээр бол ерөнхийдөө цэс үүсгэсэн. Тэгээд тэр цэсэн дээр бол тухайн орон нутагт би яг сая орж ирэхээс өмнө харж илаа л да. Тэр цэсэн дээр жишээлх юм бол Архангай аймагт гэдэг ингээд ороод харангууд хідэн төслийн санаа иргэдээс ирсэн, санал ирсэн. Тэдрээс дэмжигдсэн ямар төслүүд байгаа юм. Тэгээд яг шинээр одоо төслийн санал өгөхөөс гадна өгөгдсөн байгаа саналууд дээр одоо нэг үнэлэх маягаар би энийг дэмжиж байна гэдэг байдлаар өгсөн саналууд нь ямар байгаа юм бэ гэд ингээд иргэдийн саналыг авахын боломж бол систем их хүрээнд бол бүрдсэн байж байгаа.
Энийг нь дараа нь нөгөө яг хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хариуцж ажиллаж байгаа орон нутгийн захиргааны ажилтнууд бол систем дээр өөрсдийнхөө төлөвлөлтийг нөгөө хөрөнгө оруулалтын төслүүдийн үнэлгээ энтриг хийхдээ бол тухайн төсөл дээр олон нийтийн санал ирж үгүй юу гэдгийг харьцуулаад харах юм боломж бол байх юм лээ. Зүгээр цаашид мэдээж бас энэ үйл ажиллагаа нийлээд одоо хэлбэрээ олоод явхаар зэрэг энэ хоёрыг яаж уялдуулах гэдэг асуудал бас гарах. Нэг талдаа одоо бид нэр орон нутагт бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг юм уу те тухайн орон нутгийн өөрийнх нь одоо нийгмийн эдийн засгийн үндсэн чиглэл те одоо өөрсдийн жилийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг ингээд энэ магадгүй бас дээрээсээ доошоо чиглэсэн энэ төлөвлөлтийн арга хэмжээнд доороосоо ирж байгаа иргэдийн саналаа яаж уялдуулж энэнийг одоо тэнцвэртэйгэр гэдэг юм уу эсвэл уялдуулж авч явах вэ гэдэг нь бол бас цаашид одоо бодож боловсруулах юм зүйл юм болоо гэж харагдаж байгаа. Эннээс гадна мэдээж нэг орон нутгийн хөгжлийн сан дээр бол бас иргэдийг оролцуулж байгаа туршлагаас бас багш ярих тий. Тэг яг орон нутгийн хөгжлийн сан болвол Монгол улсад хэрэгжсэн бас харьцангуй одоо боломжийн сайн хувилбаруудын нэг гэж би бол зүгээр судлаачийн хувьд хардаг. Мэдээж хэрэгжилтийн явцад бол асуудал зөндөө байдаг. Гэхдээ орон нутгийн хөгжлийн санд тодорхой хэмжээгээр одоо иргэдийн оролцоотойгоор төсвийн хөрөнгийг хуваарлах их усүрийг одоо бүрдүүлээд тэгээд бүхий л одоо баг тий хорооны төвшөнд иргэд өөрсдийнхөө тулгамдж байгаа асуудлыг орон нутгийн хөгжлийн сангийн их усүрээр тодорхой одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ингээд шийдвэрлэх боломжтой гэдэг тэр нэг мессеж бүхэл одоо хүмүүст тодорхой хэмжээнд одоо тархаад тэгээд тэрийг нь болвол одоо хэрэгжүүлэх ингээд механизмыг хуульчилж журамлаж бий болгоод тэгээд нэг талаасаа бол анханасаа бол нэг тийм механик төвшөнд ч юм уу те хэрэгжүүлэхээр ингээд эхлэл тавиал явсан. Гэхдээ 10-ад жилийн дараа ингээ харахаар бол тодорхой хэмжээгээр энэ орон нутгийн хөгжлийн сан гэдэг ойлголтын талаар хүмүүс мэддэг болцсон. Тэгээд нөгөө талаасаа бид нар бол энэ одоо жишээлбэл сумын төвд баригдсан хүүхдийн тоглоомын тал байж гэдэг юм уу эсвэл одоо хөдөө орон нутагт баригдсан усжуулах цэгч гэдэг юм уу энэ бол орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжсэн төсөл шүү гэд ингээд иргэд их мэддэг болцсон. За дээрэс нь бол тодорхой хэмжээгээр одоо эрх зүйн зохицуулалтаар нь за иргэдийн саналыг заавал авч тусгах ёстой. За тэгээд тэндээс ирэмбэлж ирсэн төслүүдийг бол хэрэгжүүлэх ёстой гэдэг ингээ хуульчлаад өчгөр зэрэг орон нутгийн хөгжлийн сангаар бол тодорхой одоо төслүүд амжилттай хэрэгжсэн ийм практикууд байгаад тэгээд тодорхой төсвийн багц гэсэн хувийг бол иргэдийн оролцоотойгоор бид нэр зарцуулах ийм одоо эрх зүйн орчин бүрдүүлж хэрэгжүүлж за ийм одоо хувилбараар бид нар бол энэ тэр олон улсын түвшинд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын оролцоо төслийн хэлбэрийг бол Монголд одоо тунтагшуулж хэрэгжүүлж ингээл явж байна тий. За орон нутгийн хөгжлийн сан мэдээж одоо тэндээс хэрэгжиж байгаа төслүүд үр дүнтэй болох бол олон одоо хүчин зүйлээс шалтгаалдаг юм байна гэж бол бид нэр ингээ хараад байгаа практикаас. За өнгөрсөн жил бид нэр жишээлбэл баг хорооны засаг дарга нарт зориулсан одоо чадахжуулах сургалт хийгээд за тэндээс ингээд сайн туршлагуудаа ярилцж байсан. За тэр үед бол нэг одоо тэр орон нутгийн хөгжлийн сангийн сангаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг сонгож хэрэгжүүлж байгаа нэг одоо амжилттай болоход одоо нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь жишээлбэл багийн дарга нарын өөрсдийнх нь итгэх санаачлага оролцоо маш чухал байдсан байна гэж болол харсан. Тэгээ тэндээс ингээ харахаар үнэхээр одоо манад жишээлбэл юу хамгийн асуудал байна. Жишээлбэл одоо нөгөө хоол боловсруулах хэрэгтний өвчлөл бол хамгийн өндөр байх юм бол биднэрт чухам учир шалтгаан нь юу байна вэ гэд ингээд бүгдээрээ хэлэлцээд за энд бол манай одоо ус аягүй чухал юм байна. Тэгэхээр бид нар бол ус цэвэршүүлэх ийм зүйлүүдийг төхөөрөмжүүдийг байгуулах эсвэл гүний одоо худаг барих ч гэдэг юм энэ асуудлаа шийдээгээд ингээд гаргацсан. За эсвэл одоо маш орчны бохирдол аягүй асуудал байна манад тий. Тийм болохоор бид нар бол хогийн цэг барих хэрэгтэй ч гэдэг юм уу. Эсвэл тухайн жилийнхаа асуудлыг жишээлбэл одоо зодтой жил бол орон нутагт одоо юу гэдэг юм алын сэгц юм бол аягүй асуудал юм байна. Тэгэхээр зэрэг орон нутгийн хөгжлийн сангийн одоо хөрөнгөөр бол магийн банлын сэгзэм одоо нөгөө юу гэдэг цэвэрлэх тэгээ тэрийг дарж устгах ингээд тийм төслүүдийг хэрэгжүүлэх гэдэг юм. Иймэрхүү одоо иргэдийн санаачлагтай төслүүд бол гарч ирээ хэрэгжээ тэр нь ингээд амжилттай болсон сайн туршлагууд бол зөндөл
байдгийн байна л та. За нөгөө талд нь бас орон нутгийн хөгжлийн сангаар ингээл төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тэгээд нөгөөдг ингээ орхисон тохиолдлууд бас зөндөө байдаг. Одоо нэг юм байгуулчаал тэр нь хэрэглэгддэггүй ч гэдэм үү, эсвэл урсгал зардлын дараа нь юугаар шийдэх вэ гэдэг нь тодорхойгүй болоод орхигдсон. Эсвэл орон нутгийн одоо хөрөнгийн бүртгэлд аваагүй орхигдсон ч юм уу, иймэрхүү асуудлууд байдаг. Тэгэхээр зэрэг тэрэн дотор бол нөгөө амжилттай хэрэгжихэд орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд бол бүхэл циклүүдэд тэр орон нутгийн удирдлага, иргэд, харилцаа уялдаатай сайн ажиллаж явдаг ийм практикууд бол тэндээс ол их зүйл шалтгаалдаг юм байна л гэж бол харсан. Бид нэр удирдлага ихтэйм чинь бас нөгөө Дэлхийн банк сангийн яамны доктортой амжиргаа төслийн хүрээнд бас нэг гарын авлага боловсруулж исэн шүү дээ. Тэрэн дээр бол яг саяны ярьснаар иргэдийн оролцоотой яаж төлөвлөхөөс ахуулаа, суман дээр ирэмблэх, хэрэгжүүлэх шатанд нь худалдаа авалтын асуудал дээр иргэд хэрхэн яаж оролцох вэ? Хэн шинжилгээ үнэлгээ мөн нөгөө талаас сая баясгалан захирлын хэлснээр бол өмч хөрөнгө ингээд үүсчлээ. Тэрнийг хэн өмчлөлтөд аваад хэрхэн яаж одоо засвар үйлчлэгээ болон өдөр тутмынхны үйл ажиллагааг хэрхэн удирдах явах вэ? Өмчийн удирдлагын асуудлыг гэдэг уг нь цогцоор нь бас нэг гарын авлага биднес хийгээд сургагч багш бэлтэнэ гэдэг яг ковидын өмнөхөн тийм болж исэн. Тэгээд ковид гарсан болохоор сургагч багшаа бэлтчихэл орон нутгаар бас нэг хактар тархаж чадаагүй тэр агуулгыг. Гэхдээ ер нь бол орон нутагт тэр бас хотуудад нийслэл хотод орон нутгийн хөгжлийн сан дээр иргэд бол нэлээд оролцож байгаа бах. Тэгээд яг оролцох явцад нэг хэсэг бол бас тухайн одоо аймаг сумынх нь гүйцэтгэлээр нь тодорхой хэмжээний урамшуул олгоод тодорхой индекс эрчилүү урамшууллыг нь тооцоод аймагуд, сумдууд хоорондоо бас нэлээд өрсөлдөж иргэдийн оролцоо сайжруулах гэж нэлээд одоо олон ахиц дэвшил гарч исэн санагдаад тах юм. Тэгэхээр тэндээс хаваалцахгүй. Тэгсэн яг түрүү бас дурдчихсэн community driven development гэдэг яриад байгаа. Тэр нь олон нийтийн оролцоонд тулгуурсан энэ хөгжлийн концепцоор доктортой амжиргаа 1 2 3 Дэлхийн банкны санхүүжилттэй 3 төсөл хэрэгжсэний 3 дахь үе шат нь эхлэхэд бол хэдийн орон нутгийн хөгжлийн сан гэдгийг бол институцлээд гэх юм уу те одоо яг ингээд төсвийн нэг хэсэг байна гэдэг байдлаар гаргаад ирсэн ийм цаг мөч бол тохиолдож исэн тэр төслийг эхэлж байхад тэгээд энэ төслийн хүрээнд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нэг 5 орчим бүлэг үзүүлэлтүүдээр бол сумдуудыг үнэлээд тэгээд тэр үзүүлэлт дундаасаа яг энэ хамгийн ахицтай одоо байсан бүлэг үзүүлэлт нь бол ялтгүй олон нийтийн оролцоо гэдэг дээр байсан. Анх 2016 онд анхны жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэж байхад сумдуудын одоо нөгөө олон нийтийн оролцоог хангаж байгаа байдал нь 100-аас 30% байсан. Төсөл дуус 2023 онд бол 70 хүртэлх хувь болж өссөн ийм нөхцөл байдал ажиглагдсан. Багийн иргэдийн нийтийн хуралдаа оролцдог одоо иргэдийн хувь төр чинь нөгөө сонгуулийн насны иргэд гэж тооцогддог тий. Тэр хувь бол анх төсөл эхэлж байхад 2018 онд өнөд судалгаа авч байгаа 50-аас доош хувьтай байсан. Нэг төслийн хугацаанд бол нэг 60 орчим хувь болж өссөн ийм нөхцөл байдал ажиглагдсан. Яг нь энд нөгөө ялтгүй түрүүс багш хэлж дээ тий. Яг захиргааны ажилтнуудын идэх санаачлага оролцоо нэг талдаа айгу чухал байгаа. Нөгөө талдаа бас зардлын асуудал гарч ирээд байгаа юм л да. Одоо ядаж иргэдийг оролцуулна гэдэг ингээр чин зэрэг мэдээлэл өгнө гэд тойрхоор болох юм бол тэнд бензин тосны асуудал гаргана. Бүгдээрингийн одоо зарим нь ч гэдэг юм уу та авчраад санал асуулт одоо ингээ ярилцлага хийнэ гэхээр зэрэг зарим нь одоо боломжгүй байдаг ч юм уу те ингээд нэг иймэрхүү бас зардлын юмнууд гараад идэм байлээ. Гэхдээ яг идэх санаачлага дээр л эргээд очиж байгаа юм. Яагаад тэгэхээр сайн төлөвлөж чадах юм бол энэ орон нутгийн хөгжлийн сан гэдэг чинь нэг юм дангаараа зүйл ерөөсөө биш. Энэ маань нөгөө төсвийн нэг хэсэг бидний яг одоо төрийн болвол явуулж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг учраас уялдуулаад төлөвлөж чадах юм бол бас энэ боломжтой юм а гэдгийг харуулж чадсан сумдууд бол зөндөө гарч ирсэн. Тэгээ сайн туршлага гээд ингээ ярихаар зэрэг бүр дурдамгүй байж боломгүй санагдаж байгаа нэг жишээ юу вэ? Нэхэр зэрэг Хинтээ аймгийн Баян Овоо сум гээд одоо тэр суманд бол нөгөө Чингисийн менежментийн зарчмаар аравтын систем гэж бий болгоод 10 өрх дунд одоо нэг
хуулагч маягийн хүн одоо тухайн сумын засаг даргын тамгын газраас томилогдоод иргэддээ мэдээлэл өгөөд тэр нь дан ганц орон нутгийн хөгжлийн сан биш те нөгөө бүхэл одоо иргэдэд хэрэгтэй мэдээллээрээ хангаад ингээд яваад тэр нь бол иргэдийг эргээд оролцуулахын боломжийг нэлээд сайн бүрдүүлж өгөөд энэ дээрээ үндэслээд аймаг даяараа бол нөгөө аргатын системээ бол одоо бас хэрэгжүүлнэ гэдэг ингээд тэгээд аймгийн төвшний чуулган зохион байгуулж исэн туршлага хүртэл Хинтээ аймагт бол байсан. Тэгэхээр энэ одоо бас хичээгээд ингээд оролцоод явах юм бол аль талаасаа хүчин зүтгэл гаргах юм бол энэ бол бас амжилттай байж болох юм боломж байгаа юм шиг байгаа. Түрүү бас багшийг орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдийн тухай ярьж хахад би нэг зүйл яалтгүй бас санаанд орлоо л доо. Анх орон нутгийн хөгжлийн сан ингээд бий болсны дараа хөдөө явж байгаа юм л да. За юу хийж гэнэ гэд. Айгу эхний жилүүдэд хэрэгжилтийн 2013 орчимд юм болов. За тэгсэн чинь бухан баруу худалдаж авсан гэдэг асуудал гарч ирдгээ. Дараа нь нөгөө нохой устгал тэгээд бас огтон устгахын тулд нөгөө шонхор ер нь ингээ шувуунуудыг ингээд ийм өндөр мод ингээд зоогоод шон зоогоод өгчөнгөө тэн дээр шувуунууд нь ирж суугаад тэгээд огтон устгал бас одоо ашигладаг юм биологийн арга байдаг юм байл л да. Тэгэхээр энэ мэт зүйлүүдэд бол нөгөө зарцуулж исэн байхгүй юу? Тэгээд тэн дээр бас асуудал үүсчихлээ чинь бухан баруу худалдаад авчаар тэр хиний баруу энэ нөгөө яг олон нийтэд хэн өмчлөх үү нөгөө өмчлөлийн асуудал түрүү та дурдчихсан. Дээрээс нь эн чинь нөгөө олон нийтийн эзэмшлийн юм уу одоо хувийн эзэмшлийн юм уу энэ төр гээл нөгөө талдаа бас ингээд халуун ус байгуулсан тэгэнгүүт тэр халуун усыг ингээд аваад явж байгаа хүмүүс нь мэдээж нөгөө менежментийн хувьчлал хийлээ гэдэг шиг нэг өрх гэр аваад ашиглаад явах ажилуулад явхаар нэг талдаа тэр олон нийтэд хэрэгтэй байгаа юм шиг гэтэл нөгөө талдаа бас тодорхой хүмүүст ингээд орлогын их үүсвэр болгоод цөөн тооны хүмүүст ашигтай болчиход байгаа юм шиг гих мэтчлэнгийн асуудлууд бол зөндөө бас гарч ирж байсан. Тэгэхээр энэ одоо бас нөхцөл байдлыг ер нь бол цаашид яг энэ орон нутгийн хөгжлийн сангийн зорилго нь юу ах юм? Энийг яг юунд чиглүүлэх нь хамгийн оновчтой юм гэдгийг ялангуяа одоо бас нөгөө одоо бүсчилсэн хөгжлийн бодлого гэд энэ асуудлууд яригдж байгаа үед бол бас эргэж харах магадгүй наривчилж оновчлох юм цаг хугацаа бас байж магадгүй. Үүн дээр бас уйлдуулаад хэлэхэд ер нь хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг их үүсвэрээс нь үл хамааран гэдэг юм эсвэл энэ ялгаамжтай байгаа их үүсвэрүүдийг илүүтэй зохицуулж уйлдуулах энэ тал дээр бол бас хөрөнгө оруулалтын анхдагч хууль санаачлаад сангийн амнаас ажиллаж эхэлж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ зарим нэг одоо нөгөө сүүлийн үеийн гэдэг юм уу бодлого хууль эрх зүйн өөрчлөлтүүдэд уялдуулаад энэ одоо нэг бакаан зэрэг төлөвшөөд явж байгаа иргэдийн оролцооныхаа асуудлыг бас ямар төвшөнд нь аль их усүрийн хүрээнд гэдэг юм уу эсвэл бол аль төвшөнд нь ингээд одоо бас авч явах вэ гэдэг бол яг ингээд бас их ач холбогдолтой цаг хугацаа бидний өмнө ирж байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Нэг үг байдаг ч гэдэг хүн өмнө нь байгаагүй юмаа сандгүй гэж. Тэгэхээр өмнө нь байсан юмаа бол хүмүүс бас одоо оролцдог байсан юм чинь би эндээ бас оролцмоор байна гэдэг бүлэг хүмүүс бол бас тодорхой хэмжээнд үүссэн болов уу гэж бодож байгаа тийм. Тэгэхээр энэ цаг хугацаанд бол бас энийг нэлээд уялдаатай байдлаар одоо энэ нийт зарим нэг бодлогын шинжилгээний үйл ажиллагаанд бас оролцуулаад явах болов уу гэсэн юм одоо найдвар байгаа ах л гэж бодоод харж байгаа тийм. Харин тийм ер нь бол тэр нэгэнтээ тогтцсон ингээд нэг соёл төлөвшөж бий болно гэдэг чинь бол бас цаг хугацааны асуудал байдаг. Тэгээ дээрэс нь нэг соёл бий болчвол тэрийгээ бас хадгалж авч явах нь бас их чухал юм байна л гэж бас боддог. Тэгэхээр тэр утгаараа бол хэрэг өөрчлөлт хийх гэж байгаа бол одоо бий болсон байгаа тэр нөгөө уур амьсгал, соёл, хүмүүсийн одоо сэтгэл санаанд үлдсэн байгаа тэр зүйлийг бол хадгалаад явах бол чухал гэдэгтэй бол үнэхээр санал нэг байна. Тэгээд бас нэг юм нь бол орон нутгийн хөгжлийн сан ч гэдэг юм уу, иргэдийн оролцооны асуудал ч гэдэг юм уу, ингээл бид нар янз бүрийн судалгаа хийгээд үзэхлээр орон нутагт буюу хөдөө орон нутагт бол энэ бол харьцангуй арай илүү сайн байгаад байгаа юм шиг. За нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдээр ялангуяа ингээд насны хувьд залуучуудын оролцоо их сул тий. За одоо би бол заавал тэрэнд оролцоод яах вэ гэдэг юм уу, нэг тийм зүйл их байгаад байгаа учраас бол би эргээд энэ одоо подкастыг ингээд сонсож байгаа залуучууд байгаа бол оролцоон дээр тий өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх ёстой. Тэгээд энийг бас сонирхож үзээд судлаад би ер нь
өөрийнхөө иргэнийхээ үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж энд оролцох ёстой. За цаашдаа хууль эрхцээ орчинд энэ иргэдийн оролцооны асуудлыг хөндөж өөрчлөх гэж байгаа бол тэрэн дээр бас саналаа өгөөд ямар байдлаар энэ хууль эрх зүйн зохицуул цаашаа өөрчлөгдвөл илүү бидэрт хэрэгтэй вэ гэдэг дээр хүртэл одоо саналаа өгөх ёстой л гэж хэлмээр байна те ер нь бол. Тийм миний хувьд бас нөгөө бэлэгшээж байгаа нэг юм нь юу вэ гэхээр зэрэг баярлж байгаа юм нь юу вэ гэхээр зэрэг яг энэ подкастын цаг хугацаа бол яг нөгөө бидний яриад байгаа орон нутгийн хөгжлийн санж бай, энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтанд бай, яг иргэдийн оролцоог одоо хангах тэр цаглбарынхаа хувьд яг цаг хугацаанд бол таарж байгаа. Тэгэхээр зэрэг бас энэ подкастын маань сонирхож сонсож байгаа ялангуяа залуучууд ах юм бол энэ public investment тэр PIMS систем тэгээд тэр орон нутгийн хөгжлийн сангийн систем энэ төр гэдгийг нь бас ерөнхийдөө ороод үзээд тийм ээ. Тэгээд бас хороон дээр хорооноос одоо нөгөө хурлууд энэ төр хилцүүлэх хурлууд нь бол зарлагддаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь бас үзээд нэг хамгийн багадаа нэг сонирхох маягаар те нэг удаа болтугай цаашлаад үнэхээр нөгөө бас сонирхож байгаа бол ингээд байнга оролцоод явах байдлаар тэгээ нэг юм цаг хугацааны юм бас гараад идэг юм шиг байгаа. Өдрийн цагаар заримдаа хийчихдэг. Тэгэнгүүт нь ажилдаа иргэд нь оролцож чаддгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр зэрэг тэр тал дээрээ ч гэсэн бас ингээд нөгөө захиргааны шаардлагатай ажилтнуудаа магадгүй хүсэл тавиад ингээд оролцох боломжмаар нь хангах энэ төр одоо нөхцөл байдал нь ямар байх вэ гэдэг дээр ч байтугай бас ингээд хандах юм боломжууд бас байх л болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө арга нь олддог шүү дээ те. Юмыг хүн хий гэж бодвол те. Тэгэхээр оролцоосай л гэж бодож байгаа. Тийм. За сая хэлсэнчлэн яг одоо бол орон нутгийн хөгжлийн сангийн өрөнгөөр өмнөх жилүүдэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжээд дууссан тэдний үр дүн ямар байна? Мөн нөгөө талаас ирэх жил таны оршин байгаа орон нутгийн хувьд ямар хөгжлийн төлөвлөгөөтэй юу хийхийг эрмэлзэж байгаа талаарх мэдээлэл орон нутгийн нийслэл дүүрэг хорооны одоо засаг дарга нар чинь мэдээлдэг үе шат байгаа. За мөн 4-6 дугаар сарын хооронд бол орон нутгийн хөгжлийн сангаар ирэх жил яг ямар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж болох вэ гэдэг таны саналыг авдаг хугацаа учраас нийслэлд байгаа сая баясаг шиг хэлснээр бол залуучууд тэгээд иргэд маань идэвхтэй оролцож аппликейшнээрээ саналаа сайн өгөөрэй. За мөн орон нутгийнхан бол мөн идэвхтэй сайн оролцоод ирэх жилийнхаа төсвийн одоо хөрөнгө оруулалтын саналд та бүхэн дуу хоолойгоо илэрхийлээрэй гэж хүсэх байна. Тэгээд таны төлсөн татврын мөнгө гөр юу хийх гэж байна? Юу хийж байна гэдэгт нь та дуу хоолойгоо илэрхийлэх саналаа өгөх нөгөө талаас хяналттай тавих нь бол иргэн таны үүрэг шүү. Иргэдээ та бүхэн төсөвтэй идэвхтэй оролцоорой гэж уриалъя. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.